Би арай болоогүй энэ дааг. Ер нь яах уу гэл ингээд амар асуулттай төгсөж байсан байхгүй. Тэгээл тэр асуултуудад хариулт олохгүй л явсан. Хэцүү байна л гэдэг байгаа байхгүй юу. Одоо бол маш их боломж хаасаагүй байгаа. Тэ цаг үе учраас өөртөө итгэлтэй тууштай байх юм бол тэгээл болсон дөө. Тэг ингээд иш харах хэвээр юу. Окей. За нэг мөх заяа гэдэг. Би уран баримлч мэргэжилтэй. Тэгээ одоогийн байдлаар Оросын албаны улсын Санкт-Петербург хотод сурч байгаа. Тэгээд одоо дипломын курс, дипломын оюутан. Тэгээд одоо дипломоо хийгээл академид төслөө гэсэн. Тэгээ архитектор болох гээд шүтээсийн дизайн хэлхийдэд 9-р ангид төгсөөд орж исэн байхгүй юу. Тэгээд дизайн хэлхийдэд 2 жил сурахтаа ингээд зурж үзээд, баримл хийж үзээд, тэгээд ингээд гоблин, макет гэсэн шиг юм ингээд янз бүрийн дизайны төрлөөр бид нэр ингээд туршиж үздэг. Тэгээд тэндээс яг баримл дуртай гэдгийг ойлгоод тэгэл за баримлчин болъё даа гээл тэгэл шийдчихсэн. Бүлэгхэн энэ шийдвэрийг хэрхэн ажиллаж байна? Тэгэл нэлээ муул таарах байсан та. Эсэргүүцдэглээсэн шүү дээ. Хол олж идэхгүй бохир заваа шавартаа хутгалдаг гээл тэгээд нэлээ эсэргүүцдэг. Тэгээд сүүл рүүгээ тэгээд бууж өгсөн шүү дээ. Нэг юмдаа ингээ удаан ингээ яваад хахаар за чи найдваргүй мэн өөрөө мэдгээл тэгэл сүүлдээ тэгээд аюу дэмждэг болоо. Би арай болоогүй энэ дааг. Ер нь яах уу гэл ингээд амар асуулттай төгсөж байсан байхгүй. Тэгэл тэр асуултуудад хариулт олохгүй л явсан. Тэгээд одоо ер нь бол явсандаа амар баяртай байгаа. Тэгээд энийг нэг номерт диплом авах байна. Тэгээд том ахтаг төгсөж байгаа. Тэгээд диплом авах нэг номерын зорилго. Тэгээд дараа нь бүтээлээ хийдээ сурснаа л хэрэгжүүлнэ тий. Орхихгүйгээр ингээл тууштай л явах. За нэг урлан бүтээхийн нэг баримлын ангид анх ингээд 16 тад орчихсон байхгүй юу? 15 тад орчихсон юм. Тэгээд энэ Давидын нүүр хийж маск хийж үзчихсэн. Тэгээд эхлээ яаж хийх учраа болохгүй яад юм бол гэж бодоод. Тэрнээс өмнө хичээл дээр болохоор ингээд юу туртаагаа хийгээл. Тэгээ нэг юм бүжгэлж байгаа хоёр хүн хийгээл. Тэр маань нэлээ дажгүй болоод тэр их үедээ тэгэл айгүй сонирхолтой санагдал. Тэгэл урлан бүтээхт очиод баримлан гэдэг гэхээр очиж үзээл. Тэгээд Давидын маск хийж үзэж байгаа л. Тэр үед бол нэлээ адилхан болсон. Дараа нь харсан ч гэсэндээ нэлээ адилхан болсон. За би ер нь жоохон боломжтой юм биш үү гэж бодоод. Тэгээд тууштай явсаар байгаа л. Зүр айгүй эхлээд дуртай байж байгаа л тэгээд сүүлдээ мэрэгжил болоод явцсан. Грек ромын тийм гантик классик баримлуудыг харж байсан. Тэгээд ингээд энийг одоо хүн хийд юм бах та гэж бодохоор итгэмээргүйсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээд тийм баримлчид хийдэг, ингэж хийдэг гэд манай урлан бүтээх юм маань багш тайлбарлаж өгөөд тэгээд айгүй үнэмшмээргүй тийм гайхалтай маш хүнд хэцүү санагдчихсэн. Тэгээд тэр нь надад айгүй гоё тонирхолтой санагдсан. Тэгээд ийм гоё хэцүү учраас өөрийгөө сорж үзээд ч юм уу те. Тэгээд ер нь энгийн биш санагдаад тэгээд дурлж байсан да. Эхлээд ингээд бодолд орж ирэхээсээ эхлээл айгу тийм урт хугацааны зүйл одоо ингээд нэг баримлыг 1 сар ч юм уу 2 сар ч юм уу хийх боллоо шүү дээ. Тэгэх юм бол яг л тэр ингээд сэтгэл мэдрэмж бодлоо төвлөрөөл улам гүнзгийрэл ингээд нэг зүйлтэй удаан хугацаанд фокуслаж явдаг байхгүй юу. Манай ээж миний пэн. Тэгээд дээрэс нь манай багш байна. Яг
Ер нь бол Монгол сурж байхад Сүхбаатарын Бадрал гэдэг манай багш байсан. Багш маань болохоор маш их дэмждэг. Тэгээд миний шав авьяастаа мундаг одоо эндээ ингээд тооштой байгаараа гэлтэй. Одоо болохоор Петербургт бас манай багш Владимир Бродарский гэдэг хүн байгаа. Тэгээд маш гоё нэрхтэй. Тэгэл бүхэл талаар нь ингээл дэмжээл ингээл айгүй нэг тийм хүмүүсийг ингээд нэг юм урамшуулч ингэж юм хүсэл тэмүүлэл ингэж өдөөж чаддаг юм уу. Тийм. Өөртөө ихтгэлтэй байгаарай. Тэгээ өөртөө ихтгэлтэй. Тэгээ үнэхээр дуртай бол тууштай байгаарай. Тэгээд одоо бол маш их боломж хаасаагүй байгаа. Тэ цаг үе. Тийм учраас өөртөө ихтгэлтэй тууштай байх юм бол тэгээл болно дөө. Тийм. Ингээд Петербургт байж байхад айгүй ингээд хүмүүс ингээд ийм намуухан ингээд амьдарч байгаа юм шиг харагддаг байхгүй юу? Ер нь бол ингээд амьдрал нь болоо л гэдэг. Тэгээл хүмүүс нь ажиллаал, тэгээл амраал, тэгээ зугаацаал тэгээл болоо л гэдэг. Тэгээд энд ирсэн чинь манайхан ингээд жоохон ер нь бол ингээд хэцүү байна л гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд бид нар ер нь бол өөртөө хүмүүст хэлээ дөө гэхгүй Монголд ирсэн чи гоё. Тэгээ хүмүүсийг харсан чи айгүй гоё. Тэгээ бид нар ч одоо нэг хүнээр бодвол нэг юм өсвөр насны дээр явж байгаа уус шүү дээ. Тийм. Тэгээл бид нэр угаасаа нэг өдөр гоё болно гэж хэлээ да. Монголчууд маань сайхан болно гэж хэлээ да.